Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Shade Robinson нь 2004 оны 5 дугаар сарын 10-нд Mississippi мужийн Vicksburg хотод Carlos болон Sheena нарын охин болон мэндэлсэн. Shade-ийг 2 настай байх үед Carlos, Sheena хоёр гэр бүлээрээ Wisconsin мужийн Milwaukee хот руу нүүснээр Shade охин Milwaukee хотод өсөж төрнсөн байдаг. Shade ер нь маш нийгмийн идэвхтэй хүүхэд, охидын скаутад байдаг, хөл бөмбөг тоглодог, бүжгийн хамтлагтай, хажуугаар нь бас найрал дуудуулдаг гэд нийгмийн идэвхтэйгээс гадна угийн л урлаг спортод маш авьяаслаг нэгэн. За Shade 2022 онд ахлах ангиа төгсөөд дараа нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр суралцахаар коллежид элсэн орсон ба коллежид элсэн орсныхоо дараач тэрээр хичээлийнхаа хажуугаар 2 ажил хийдэг байсан байгаа. Амралтын өдрүүдээр тэрээр Wisconsin Country Club гээд том спортын клубт ажилладаг байсан бол харин оройн нь болохоор пицца шатлал гэх пиццаны газарт цагийн ажил хийдэг. За ер нь бол энд харагдаж байгаачлан Shade маш хөдөлмөрч, шаргуу, хичээнгүй нэгэн. Гэхдээ тэрээр 2024 онд өөрийнх нь яг эсрэг туйлын гэмээр нэгэн залуутай болцож эхэлсэн байгаа. Юу болсон бэ гэхээр 2024 оны 3 дугаар сард Shade найзуудтайгаа гараад нэгэн баар орж хамтдаа хөгжилдөж байгаад Maxwell Anderson хэмээх залуутай танилцсан. Тэд дугаараа солилцоод салцгаасан бөгөөд үүнийхээ дараа хоорондоо зурвас бичилцэж утсаар ярих болсон. Ингээд хэд хоног хоорондоо зурвас бичилцэж утсаар ярьсныхаа дараа Shade Maxwell хоёр 3 дугаар сарын 29-нд анхны болзоондоо гарцгаасан байдаг. Эхний болзоон дээрээ тэд Maxwell-ийн өмнө нь ажилладаг байсан Victor's Bar гээд бааранд орцгоогоод хамтдаа цагийг маш хөвгөлтөй өнгөрөөсөн бөгөөд энэ талаараа Shade найзуудтай маш сэтгэлийн хөдөлж тогтолсон байртай ярьжсэн. Найзуудынх нь ярьж байгаагаар эхний болзоон дээр Maxwell түүнд нэлээд таалагдаад ер нь бол түүнтэй дахиж болзоонд явмаар байгаа талаараа Shade ярьж исэн байлээ. Тэгээд яг үүнийхэн дагуу Maxwell түүнийг дахин болзоонд ураад анхны болзооноос 3 хоногийн дараа буюу 4 дугаар сарын 1-нд тэд хамтдаа оройн хоол идэхээр болцоосон байгаа. Тухайн өдөр Shade пиццаныхаа газарт өдрийн цагаар ажиллах хуваартай байсан юм байлээ. Тиймээс тэрээр өдөр эрт ажил дээр очичоод орой 5 цагийн үед Maxwell-тай уулзахаар ажилласаа гараад явсан. Энэ удаад тэд мөн л Maxwell-ийн өмнө нь ажиллаж исэн Twisted Fisherman гээд далайн гаралтай хоол зардаг ийм газар орсон байдаг. Хоёр болзоон дээрээ хоёулын дээр нь Maxwell-ийн өмнө нь ажиллаж исэн газарт орсон нь бас цаанаа учиртай. Shade 21 нас хүрээгүй дөнгөж 19 настай тул хуулаараа бол тэрээр согтууруулах хундаа хэрэглэх хоройтой. Ер нь бол ихэнх газрууд түүнд зарахгүй. Тиймээс Maxwell өмнө нь ажиллаж исэн хүмүүсийн сайн таньдаг иймэрхүү газруудаа ороод Shade-ийн ID-г нь үзүүлэх шаардлагагүйгээр тэд хоол, уух юм захиалаад байсан л гэсэн үг. За Maxwell Shade 2 5 цаг 20 минутанд энэхүү Twisted Fisherman гэх газар уулзаад ойролцоогоор 1 цагийн дараа буюу 6 цаг 30 минутын үед тэндээсээ гарan Duke's гэх өөр нэгэн бааранд ирцгээсэн байгаа. Duke's гэх энэхүү бааранд тэд 3 цаг гарan сууж, хоорондоо юм ярьж, эргэн тойрныхон хүмүүстэй ч хүртэл ярилцж агаад оройн 9 цагийн үед баарнаас гарan хамтдаа Shade-ийн машинд цуцгаан хөдлөөд явсан. Харин энэхүү мөчөөс хойш дахин хинч Shade-ийг олж хараагүй. За ингээд дараагийн өдөр нь болж 4 дугаар сарын 2-нд Shade пиццаныхаа газарт ажиллах байсан боловч тэрээр ажилдаа ирээгүй. Өмнө нь хэлсэнчлэн Shade маш хариуцлагатай, ер нь бол ямар ч хил чимээгүй ингэж ажилдаа ирэхгүй алга болохоор хүн биш. Ядчил хоцрох байсан ч гэсэн ажил руугаа залгаад би жаахан хоцорхоор байна шүү гэд менежертэй хэлдэг. Түүнийг ажилдаа ирэхгүй болохоор нь Shade-ийн хамт ажилладаг хүмүүс нь болон менежер нь түүн рүү хэд хэдэн удаа залгсан боловч түүнээс ямар ч хариу байгаагүй. Тиймээс менежер нь Shade-ийн гэр бүлийнхэн болон найзууд руу залгаад Shade-ийг ажилдаа ирээгүй, мөн түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа талаараа хэл хүрэхэд гэр бүл болон найзууд нь ч гэсэн түүнтэй огт уулзаагүй. Мөн л түүнийг хаана байгааг нь огт мэдэхгүй байгаа болж таарсан. Ингээд охиноос нь сураг сонссон ганц ч хүн байгаагүй тул 4 дугаар сарын 2-ны оройн 9 цагийн үед аав Carlos болон ээж Sheena нар нь түүнийг ор сураггүй алга болсон талаар тэмдэглүүлж цагдаад дуудлага өгсөн байдаг. За цагдаагийн ажилтнуудын хамгийн ихэнд хийсэн зүйл нь бол мэдээж Shade-ийн гэрт нь очиж түүнийг гэртээ байгаа эсхийг нь шалгах.
Шади коллежид орсноос хойш гэрээсээ нүгээд байр түрээслээд ганцаараа амьдрах болсон юм байлээ. За цагдаагийн ажилтнуудыг гэрт нь ирээд хаалгыг нь тогших үед хинч хаалгаа тайлж өгөхгүй байсан тул цагдаагийн ажилтнууд хаалгыг нь нэвдээд дотгош орсон байдаг. Гисэн эдээж гэрт нь бол хинч байгаагүй. Ер нь тухайн өдөр Шади огт гэртээ ирээгүй юм шиг ийм байдалтай харагдчихсан байгаа. За гэтэл удалгүй Шадигийн алга болсонтой холбоотой 2-2 сэжвэр гарч ирсэн юм. Эхнийх нь тухайн өдрийн өглөө буюу 4-р сарын 2-ны өглөөний 8 цагийн үед нэгэн хаягдсан балгас болсон барилгын хажууган талаас юу ч хөө болтлоо шатсан машин олдсон. Тэгвэл энэхүү машин нь Шадигийн 2020 оны Honda Civic загварын машин болох нь удалгүй тогтоогдсон байгаа. Түүний машин нь энэхүү гэрээс нь 3 маилийн зайд буюу ойролцоогоор 5 км-ийн зайтай юу ч хөө болтлоо шатсан ийм байдалтай олдсон. За машиныг шатжаах үед үүнийг нь нүдэрээ харсан гэрч мөн гарч ирсэн байдаг. Гэрчийн хэлж байгаагаар тухайн өглөө нэгэн эрэгтэй машиныг уунж ирээд хаягдсан байшингийн дэргэд байрлуулад машинаас бууж ирэн гал тавьчаад цааш юуж болоогүй юм шиг алхаад явсан хэмээн ярьсан. Цаашлаад тухайн машиныг шатаасан эрэгтэй нь хар цаарал өнгийн малгайтай цамц болон бор өнгийн үүргэвч үрсэн. Мөн хар өнгийн өмд өмсөөд доогуура пүүз ч юм уу, кэд ч юм уу өмссөн нэг юм итгээд. Харин шатсан машин дотроос Шадигийн зарим хувцснууд болон гар утас нь мөн олдсон байдаг. За ингээд болоогүй дараагийн сэжвэр нь юу байсан бэ гэхээр Эван хэмээх нэгэн эрэгтэй хэсэг найзуудынхаа хамтаар Милвоки хотоос 30 минутын зайтай байх Warnemount Park гэх газрын ойролцоо байх нуурын дэрэгдүүр оройны 5 цагийн үед алхаж яваад хүний тасарсан хөл олсон байгаа. За мэдээж Эван болон найзууд нь тэр дороо цагдаа дуудаж нуурын эрэг дээр бутны хажууд нэгэн хөл хэвтэж байгаа талаар дуудлагыг өгсөн байдаг. Цагдаагийн ажилтнуудыг энэхүү дуудлагын дагуу ирэхэд үнэхээр л хэн нэгний хөл нуурын эрэг дээр байжснаас гадна энэхүү хөл нь хар арьстай эмэгтэй хүний хөл гэдэг нь тодорхой харагдчихсэн. За мэдээж юу н ингээд бүх зүйлс маш хүндхэн харагдаад эхэлж байгаа юм. Цагдаа нар өглөө нь шатсан машин олсон бол тэрхүү машин нь 19 настай Шади гэх охины машин болж таарсан. Гэтэл машины эзэн нь өөрөө ор сураггүй алга болсон талаар гэрийнхэн нь цагдаад дуудлага өгсөн. Харин яг үүнтэй зэрэгцээд холгүйхан байх нэгэн нуурын эрэг дээрээс хар арьстай эмэгтэй хүний хөл ингээд олдчихж байгаа. Тэгэхэр мэдээж энэхүү хөл нь алга болсон 19 настай Шади охины хөл байх өндөр магадлалтай. За Шади алга болохоос өмнө найзуудаа мөн хамт ажилладаг хүмүүстэйгээд эргэн тойрныхон хүмүүст Максвелл гэдэг залуутай болцоонд явах гэж байгаа талаараа яриад бүр маш их сэтгэлэн тогтсон ад жаргалтай баяр хөөртэй харагдчихсан. Тиймээс мэдээж Шадигийн эргэн тойрныхон хүмүүс бүгдээрээ дуу нэгтэйгээр Максвеллийн талаар цагдаагийн ажилтнуудад хэлсэн гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ мөрдөгчөд юун дөрөнд хамгийн эхлээд Шадигийг утасныхын байршлаар алга болохоос өмнө яг хаагур явсныг нь тогтоон шалгаж үзсэн байдаг. Бидний мэдж байгаачлан Шади эхлээд ажилласаа гарч ирээд Twisted Fisherman гэх ресторан руу оройн хоол идэхээр яваад дараа нь өөр нэгэн бааранд орон тэрхүү баарнаасаа 9 цагийн үед гарч ирсэн. Тэгвэл үүний дараа Шади Максвелл хоёр Шадигийн машинтай хамт Максвеллийн гэрлүү нь явцгаасан бөгөөд оройны 9 цаг 30 минутын үед Максвеллийн гэрт нь ирцгээсэн байгаа. Харин үүнээс ойролцоогоор 3 цаг орчмын дараа буюу шөнийн 1 цагийн үед Шадигийн утасныхын байршил дахин өөрчлөгдөж Максвеллийн гэрээс нь холдоод Милвоки хотын төв рүү чиглээд явж исэн бол үүнээс харин 2 цагийн дараа шөнийн 3 цагийн үед Warnemount Park-ийн ойролцоо утасныхын байршил зааж исэн. Үүнээс гадна Warnemount Park-д байх хяналтын камерын бичлэгүүдэд Шадигийн машиныхын дүрс мөн бичигдэн үлдсэн байгаа. За харин үүний дараахан Шадигийн утасныхын цэник дууссан юм уу эсвэл хэн нэгэн утсыг нь албаар унтраасан юм уу ямар ч байсан Шадигийн утас нь унтраад цаашид байршлыг нь тогтоох боломжгүй болсон. Гэхдээ бидний мэдж байгаачлан үүнээс 4 цаг гарангийн дараа түүний машин нь шатцсан харин утас нь машин дотроос нь олдсон шүү дээ. Үүн дээр нь тулгуурлаад мөрдөгчөд Шадигийн машин нь олдсон тэрхүү хэсэг газрын эргэн тойронд нь байх хяналтын камеруудыг шалгаад үзэхэд энд харагдж байгаачлан Максвелл ганцаараа Шадигийн машин олдсон тэр газраас холгүйхан алхаад автобусан суугаад гэрлүүгөө явж байгаа нь харагдчихээн. За ер нь бол ингээд маш олон зүйлс тодорхой болоод ирж байгаа. Хажуугаар нь маш олон хяналтын камерын бичлэгүүд дээр Максвелл Шади хоёрын хамтдаа байгаа дүрс бичлэгүүд хадгалагдсан үлдсэн.
Тэгэхээр одоо мөрдөгчөд Максвелл Андерсон гэх энэхүү эрэгтэйтэй уулзсан түүнээс байцаал тавхал үлдлээ. За Максвелл Андерсон гэж хэмбэ? Максвелл Андерсон нь 33 настай, шаадыгаас 14 насаар ах ийм эрэгтэй. 2009 онд тэрээр ахлах сургуулаа төгсөөд дараа нь коллежид орохгүй байгаар шийдэж шууд ажил хийж эхэлсэн. Ер нь бол Милвоки хотод түүнийг таньдаг нэлээд их хүн байдаг. Учир нь Максвеллд бараг л ажиллаж үзээгүй ресторан эсвэл бар гэж байхгүй. Максвелл маш олон бар, шөнийн цэнгэний газруудад ажиллаж исэн, үүгээрээ дамжуулан олон хүн таньдаг ийм этгээд. Гэхдээ хамгийн хачирхалтай нь маш олон хүмүүс түүний талаар дандаа сайн зүйлсүүдийг ярьдсан байлээ. Түүнийг маш найрсаг, ийдэг, тусархуу, ажилдаа сайн, найзрахаг гэж ярих маш олон хүмүүс байдаг. За Максвелл бас нэг хэсэг усан цэргийн аримд алба хааж байсан. Яг яагаад тэндээсээ гарсан гэдг нь тодорхойгүй. Гэхдээ 8 сар орчим болоод тодорхойгүй шалтгаанаар гарсан байдаг. Харин мөрдөгчөд түүнийг өмнө нь гэмт хэрэг үйлдэжсэн эсхийг нь судлаад үзэхэд хэд хэдэн удаа бас шүүхтээр асуудалтай байсан юм байлээ. 2014 онд Максвелл Колорадод нэгэн хамаатны даа зочлон очсон байх үеэрээ мансууруулах бодис хэрэглээд галзуу хүн шиг аашилж байгаад машиныг нь авч зугтчих үедээ юм мөргөөд зогссон. Харин түүнийг галзуу солиотой юм шиг машин унаад зугтчихаар нь араас нь өөр машинтай хөөж явсан хамаатных нь хүн араас нь гүйцэж очиод буулгаад иртэл Максвелл нөгөө хүн рүүгээ дайраад бөөн юм болсон байгаа. Ингээд Максвелл хамаатныхаа хүнд зодуулаад бүр эмнэлэг хүртэл хүргэгдсэн. Үүнээс 1 жилийн дараа Максвелл мөн л цагдаад баригдан хоригдсон байдаг. Энэ үед яг юу болсон бэ гэхээр тэрээр өөр нэгэн өндөр настай хамаатныхаа гэрт нь очиод үүмийн самунд игдээж настай хүнийг барьж авч зодсон байгаа. Үүнээс нь болоод шүүхээс түүнийг бүр сэтгцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж сэргийн засах сургалтанд суух ёстой хэмээн шийдвэрийг гаргасан. Гэхдээ Максвеллийн солиорол нь яг ингэж дуусаагүй. Тэрээр үүнээс 4 жилийн дараа буюу 2019 онд зүгээр гадаа гудамжинд явж агаад нэгэн үл таних эмэгтэйтэй маргаан үүсгэж бүр нөгөө эмэгтэйгээ байрж аваад зодсон. Үүнээсээ болж мөн л цагдаад баригдан хоригдчихсэн түүхтэй. Ер нь бол түүний үйлдэлсэн гэмт хэрэгүүдийг нь хараад ахад дандаа нэг өөрөөсөө хүч чадал дорой хүмүүст хүчирхийлэл үйлдэлсэн ийм хэрэгүүд байгаа. Хамаатныхаа өндөр настай хүнийг барьж аваад зодсон л гин, гудамжинд эмэгтэй хүнд гар хүрсэн л гин. Ер нь бол нэг харж агаад би чинийг хүчээр дийлчэндээ гэж бодсон хүндээ л ингэж дээрлэхүү ханддсан юм шиг байгаа. Харин үүний дараа 2022 онд тэрээр согтуугаар жолоо барьж яваад дахин нэг удаа саадуулагдсан жолоо барих эрхээ 5 жилээр асуулсан байдаг. За Максвеллийн хувьд тэрээр ер нь нэлээд чинээлэг айлд төрж өссөн. Аав нь хувийн даатгалын компанитай бол харин ээж нь өөрийн гэсэн нэлээд амжилттай яваа бизнестэй. Максвеллийг сайн мэдэхгүй хүмүүс түүнийг ёстой сайн залуу, ёстой сайхан сэтгэлтэй гэх мэтээр дүгнэн ярьдаг бол харин ойр дотны хамаатнууд нь болон багын найзууд нь түүнийг эрхийн балай, эрхийн тэнэг гэж ярьдсан байлээ. Максвелл бүр жоохон байхасаа авахуулаад хүссэн бүхнээ аваад сурцсан. Ямарваа нэг зүйл өөрийнх нь хүсснээр болохгүй бол бүр маш ихээр уурладаг. За үүнээс гадна Максвеллийн талаар өөр нэг дуртах ёстой зүйл нь гэвэл түүний гэрт нь нэг тийм тусгай өрөө байдаг. Энэхүү өрөө нь янз бүрийн ташуур, гав, гинж, хүлээс, маск, бэйли, бүр хавх гэх мэт бэлгийн харилцааны үеэр хэрэглэхдээ зориулан авсан эд зүйлсээрээ дүүргэсэн ийм өрөө. Тэгэхээр Максвелл бэлгийн харилцааны тухайд энгийн нэг сонирхолтой этгээд биш, доминант буюу хамтрагч байгаа ямар нэг байдлаар хүчирхийлж түүнээсээ таашаал авдаг этгээд гэсэн үг. За ингээд Максвеллийн талаар мөрдөгчөд судалж авах үеэр буюу 4-р сарын 3-нд тэрээр юу ч болоогүй юм шиг хоёр нохой болон муурныхаа зургийг Facebook дээрээ нийтэлсэн байдаг. Үүгээрт зогсохгүй дараагийн өдөр нь буюу 4-р сарын 4-нд тэрээр өөртөө хамт сайн дурын ажил хийх хүмүүс хайж байгаа талаараа өөр нэгэн нийтлэлийг Facebook дээрээ оруулсан байдаг. Гэхдээ тэрээр юу ч болоогүй юм шиг инхүү аашилж яснасаа ердөө 20 минутын дараа 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр баригдан саатуулагдсан. За мөрдөгчөд Максвеллийг барьж хорсныхоо дараа гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад нэгжлэг хийж үтсэн бөгөөд ер нь бол нэгжлэгийн үеэр ихэнх зүйлс маш тодорхой болсон байдаг. Максвеллийн өнөөх бэлгийн гаж дур хүслээ хангаах зориулалтаар ашигладаг өрөө нь түүний бейсмент буюу хонглынх нь өрөө.
Тэрхүү хонглын өрөө рүү ордог доош уруутсан шатан дээрээс авахуулаад цаашлаад хонглын өрөөний хаанан дээр, шалан дээр гээд ер нь хаасайгүй маш их хэмжээний цусны уул мөрөөд олдсон. Мөн тэрхүү хонглын өрөөнд дотроос хагас сав бензин олдсон бөгөөд энэхүү бензинийг Максвелл шаадын машиныг шатахдаа ашигласан бензин хэмээн мөрдөгчөд дүгнсэн байдаг. За гэтэл энд өөр нэгэн хачирхалтай зүйл гарч ирсэн нь Максвеллийн гэрээс олдсон өнөөх цусны үсэрсэн толгонууд болон шалан дээр, шатан дээр урссан байсан цуснуудыг шинжээчэд шинжлээд үзэхэд энэ нь шаадын цус биш болж таарсан бөгөөд нэгч биш бүр өөр нилээд хэдэн хүмүүсийн цуснууд холилдсон байгаа болж таарсан. Тэр байтугай эдгээр цусны уул мөрүүд нь Максвеллийн цусч бас биш. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр Максвелл гин буруугүй гэсэн үг мэдээж огт биш. Харин өөр баригдаагүй яг ямар аимшигтай гэмт хэрэгүүдийг тэрээр үйлдсэн байх боломжтой вэ гэсэн ийм асуултыг гаргаад ирж байгаа. Харамсалтай нь тэдгээр цус нь яг ямар хүмүүсийн цус болох нь одоо хүртэл тогтоогдоогүй. Харин нуурын эрэг дээрээс олдсон тасарсан хөл бол шаадын хөл гэдэг нь шинжилгээгээр батлагдсан байдаг. Шаадын хөл нь олдсон тэрхүү хэсгийг цагдаагийн ажилтнууд болон сайн дурын багийнхан за гэр бүлийнхэн нь гээд бөөнөрөө самнаад нэг нэгэнгүү хайлт хийж үзсэн ба шаадын биеийн хэсгүүд нь нэг нэгээрээ тэндээс олдсоор л байсан. Тасарсан гар, тасарсан гуйны мах, шилб, хуруу гэх мэт биеийнх нь эд эрхтнүүд нэг нэгээрээ хаасайгүй энэ тэнд мөчлөгдөн хаягдсан байсан нь олдсон байдаг. За Максвелл мөрдөгчдөд баривчлагдсныхаа дараа тэрээр байцаалт хүйс татгалзан шууд өмгөөлөгчөд дугтсан. Эхэндээ түүний өмгөөллийн багаас нь Максвеллийг гин буруугүй гэж болж шүүхдэхгүй харин Максвелл шаадын амь насыг хөнөөсөн нь үнэн. Гэхдээ энэ нь санамсаргүй осол байсан хэмээн шүүхдэх талаараа мэдэгдсэн байдаг. Ерөнхийдөө бол тэдний хэлж байгаа санаа нь Максвелл шаадын хоёр харилцсан тохиролцсны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. Бүр Максвеллийг бэлгийн харилцааны үеэр хүчирхийллийн шинжтэй үйлдэлүүд хийхийг нь шаадын өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ генетикэн байдал буруугаар эргэж Максвелл санамсаргүй байдлаар шаадын амь насыг нь хөнөөцөн бөгөөд айсандаа бас юу хийхээ мэдэхгүй өөрийн ухаангүй болцсон байсан тул цогцыг нь нэг нэгэнгүү мөчлөөд нуурын эрэг дээр таран хайсан. Энэ бүхнийг хийж явахдаа Максвелл өөрийн гэсэн ямар ч ухаангүй байсан гэх иймэрхүү байдлаар Максвеллийг өмгөөлөхөөр оролцсон байгаа. Гэхдээ мэдээж энэ нь бүтээгүй. Мөрдөгчд Максвеллийн утсыг нь шалгаад үзэхэд эхэндээ түүний утсан дээрээс нотлох баримт гэхээр ямар ч зүйл олдоогүй. Харин түүний утсан дээрээсээ устгасан зүйлсийг нь сэргээгээд үзэхэд Максвелл ямар ч ухаангүй хэвтэх шаадын энэ тэмдгүүнд хүрч илж таалж яснаа хувцсыг нь тайлаад дараа нь хөрөө, алах, хутга зэргийг хажууд нь бэлдэн тавьж байгаагаа бичлэг болгоод хураагаад авчихсан байсан нь олдсон байдаг. Хамгийн аимшигтай нь бичлэгэн дээр шаадын аль хэдийн амьсгал хураацсан байсан уу эсвэл зүгээр Максвелл түүнд мансууруулах бодис өгөөд өөрийн ухаангүй болгочихсон байсан уу гэдг нь тодорхойгүй. Хэрвээ энэ үед шаадын зүгээр л өөрийн ухаангүй байсан бол хөөрхөн охин амьдараа мөчлүүлсэн байх өндөр магадлалтай. Гэхдээ энийг хэн ч 100% мэдэхгүй. Дээрээс нь охины цогц нь маш олон жижиг хэсэг болцсон байсан тул түүний амьсгал хураасан шалтгааныг нь задлан шинжилгээний хариугаар тогтоох боломжгүй. Эхэндээ бол Максвелл шаадын хоёр Максвеллийн гэрт нь ирээд хамтдаа Netflix дээр кино үзээд сууж исэн байлээ. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар энэхүү кино үзэж явах үедээ Максвелл шаадын уух зүйлд нь мансууруулах бодис хийгээд түүнийг ухаан алдуулж өөрийн гих ямар ч ухаангүй болгосон. За үүнээс гадна Максвеллийн нэгэн дотныхан найзын өгсөн мэдүүлгийн дагуу бол Максвелл хэн нэгний амь насыг хөнөөхөөр бүр эртнээс төлөвлөжсэн байх өндөр магадлалтай. Тэрхүү найз нь хэрэг гарахаас бараг сарын өмнө Максвеллийн гэрт нь очисон байлээ. Гэтэл Максвелл нөгөө бейсментийнхаа өрөөг бүхэлд нь юмар хучаад бүтээчихсэн байсан. Ер нь хүмүүс гэртээ засвар хийхдээ ч юм уу эсвэл маш урт хугацаагаар хаа нэг тийшээ гэрээ орхиод явахдаа гэрийнхаа эд хогшлуудыг бүтээчихдэг шүү дээ. Яг тэрэн шиг ямар нэг зүйл үсрэхээс сэргийлсэн байдалтай Максвелл бүх юмаа тэгээд бүтээгээд орхичихсан байсан. За Максвеллийн шүүх хурал нь 2025 оны 5 дугаар сард эхэлж 2-7 хоногийн турш үргэлжилсэн байдаг. Шүүх хурлын үеэр Максвеллийн өмгөөллийн талаас нь хэлэхдээ Максвеллийн гэрээс шаадын цус олдоогүй. Яахав түүнийг ухаангүй байх үед нь биед нь хүрч байгаа бичлэг зураг л олдсон.
Тэрнээс биш яг Шадийн амь насыг хүнөөсөн гэх нотлох баримт байхгүй. Тэгэхээр мөрдөгчд ажлаа сайн хийгээгүй Максвеллийг гэмт хэрэгтэн гэдгийг нотлох баримт хангалтгүй. Ер нь бол Максвелл Шадийг хөнөөх ямар ч шалтгаан байхгүй гэсэн ийм зүйлсийг ярьсан байдаг. Уг нь эдгээр чинь нөгөө Максвеллийн утсан дээрээс зураг бичлэг олдохоос өмнө түүнийг санамсаргүй байдлаар Шадийн амь насыг хөнөөсөн хэмээн шүүхтэх гээд бэлтжижсэн хүмүүс шүү дээ. Гэтэл одоо болохоор Максвелл Шадийн амь насыг хөнөөгөөгүй. Та нарт нотлох баримт байхгүй гэд ингээд яриа зогсож байгаа. Харин эсвэргээрээ энэ хэргийн хувьд маш олон нотлох баримтууд мөрдөгчдийн талаас дэлгэгдсэн. За ингээд 2-7 хоног Максвеллийн шүүх хурал нь үргэлжлээд шүүгчид ердөө ганцхан цаг хуралдсны эцэст Максвеллийг 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг болон цогцтой зөв бусаар харьцсан гэх хэрэгүүдэд гим буруутай хэмээн үзсэн. Түүнийг үйлдсэн гэмт хэрэгүүддээ яг ямар ял шийтгэл авах нь одоогоор тодорхойгүй байгаа. 8 сард эцэслэгдэн шийдвэр нь гарах юм байлээ. Гэхдээ ер нь бол Максвелл давж заалдах эрхгүйгээр насаараа хоригдох ял авнаа гэдг нь бараг л 100% тодорхой. Максвелл эцсийн хүртэл хэрэгээ хүлээгээгүй тул энэ хэргийн талаар зарим тодорхойгүй асуултууд одоо ч гэсэн байсаар байгаа. Жишээ нь Максвеллийн гэрээс нь Шадийн ямар ч цусны толгой болдоогүй, бас Максвелл гэрээ цэвэрлсэн гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй. Тэгэхээр Максвелл Шадийн биеийг нь өөр газар аваачаад цогцыг нь мөчөөлж хэдийн хэсэг болгон хуваасан байх өндөр магадлалтай. Гэхдээ тэрээр энэхүү аимшигтай зүйлээ яг хаана үйлдсэн бэ гэдг нь одоо хүртэл тодорхой болоогүй. Өөр нэг аимшигтай зүйл нь гэх юм бол Максвеллийн талаар маш сайнаар боддог, түүнийг үнэхээр сайн хүн гэж итгэдэг маш олон хүмүүс байд юм байлээ. Тэр байтугай хөөрхий Шадийн охин хүртэл найзуудтайгаа маш сайн залуутай уулзсан. Тэр залуутайгаа 2 дахь удаага болцоондоо гарах гэж байгаа талаараа хүртэл сэтгэл догтлон ярьжсэн. Тэгэхээр бидний дунд ч гэсэн өдөр тутамд Максвелл шиг чөтгөрүүд хүний арьс нөмрөөд зөв зүгээр энгийн хүн шиг харагдаад амьдарч байгаа өндөр магадлалтай. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгтүүлдэж, надтай бас бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараараа уулзтлаа. Түр баяртай.